За би шашны тухай нэг лекц хиймээр санагдаад тэгэхээр шашин гэдэг бол их дээр үеэс үүссэн хамгийн гол нь хүн хөгжих явцдаа тийм ээ байгалийн үзэгдэл өөрөөсөө шалтгааллахгүй олон юмыг тайлбар шинжлэх ухааны мэдлэг байхгүйтэй холбоотой өссөн үндсэндээ тэгээд археологийн судалгаагаар юу харагдж байна гэхээр ер нь 25,000 өмнөөс эхлээд байгаль дэлхийг өөрөөр хэлбэл хоол олдог, тэжээдэг, цаг уур, бороо уур энэ бүхнийг хүсэж залбирсан тийм байгалыг шүтдэг байсан юм байна. Тэгээ бүр бурхан нь тийм том эмтэй, том гэдэстэй, тархан эмхтэй мада figurine гэж их олддог, газар болгон олддог. За ингэж явж байгаа сүүлдээ бол тэрнээсээ уламжлаад тийм зохион байгуулалттай маягийн шашин маягийн юмнууд өссөн. Жишээлхэд Египтийн тард бол нар шүтж явах жишээтэй. Одоо ч гэсэн тийм ээ Япон, Перс ч тиймэрхүү олон шашинд бий. За тэгжсэн нь одоо тэнгэр тэрнтэй бас холбоотой тэнгэр шүтэн гэдэг чинь тийм ээ. Дээрээс бороо хороордог. Энэ жишээлхэд хятад бол тэнгэр бурхан гэдэг нь тэнгэр шүү дээ. Монгол түргүүд гэх жишээтэй. За тэгжсэн нь одоо уул ус шүтдэг. Тэр нь болохоор тэр уул усны савдаг болоо явцдаг. За сүүлдээ одоо Грек-Ромын үеэс бол тэр бурхад нь одоо анимист амьтан болж хөрсөн. За ихэнхдээ Грек-Ромынх бол нэг л дээ нэр нь өөр болоод байдаг болохоос нөгөө Зевс толгойтой олон бурхад тэр чинь Ромд очихлоо Юпитер болоод ингэ явцдаг. За яг зохион байгуулалттай орчин үеийн шашны үүслэхээр бас юм сонирн байдаг. Яг хүн төрөлхтний хүрэл зэвсгийн үед 3000 оны үеэс төмрийн үе хүртэл одоо том гүрнүүд байсан шүү дээ. Сумер, Акад, Ассир, Вавилон гэдэг. Тэр үедээс байж байгаа нэг 1000-ад он манай эртний өмнөх 1000-ад оны үед төмөр гарч ирээд төмөр гэдэг чинь хүрлээс хямд амар хоолддог. Тэг зэвсгийн их том хувьсгал арчил болсон байхгүй юу? Хүрэл чи одоо ховор зөвхөн одоо баян том жанжингууд нь зэвсэгтэй байдаг, сайн зэвсэгтэй ч байдаг. Тэгсэн чинь төмрийн үед одоо ингээд их дайн дажин болж энэ том гүрнүү сөөрч олон зуун жилийн дайн дажин болсон. Хятадын юунд нөгөө Warren State гэдэг чинь тэр конференц. Тэр үед одоогоос 500 манай эртний өмнөх 500 оны үед үндсэндээ Конфуци, Будда, Даоизмын, Лаози энтергээд гол юуны төрсөн байдаг. За яг хуу еврей шашин бол за 2000 жилийн өмнөөс эхэлсэн гэж яагаад тэгэхээр нөгөө Египтээс Палестин руу явах замд нь Мөсөс чинь манай эртний өмнөх 1000 жилийн үед замд нь одоо бурхан 10 командунтаа өгч сургаалаа айлтсан тэрнээс хэлсэн гэж ярьдаг. За тэгээ энэ шашин гэдэг бол ингэж үүссэн. Тэгээд өнөөдөр шашны нөлөө түүхийг аваад үзэхээр маш их ерөнхийдөө сөрөг. Яг тэгэхээр одоо би зүгээр юу яриа л да жишээлхэд Христосын шашин бол тийм ээ. Еврей шашнаас шалтгаалсан хэн чинь бол Жесус чинь бол еврей хүн байсан. Үндсэндээ еврей гэдэг чинь еврей арабчин семит юутэй тийм харвар царайтай семит хүн байсан гэдэг. За тэгээд өөрийгөө бол тэр үед бол ийм одоо бурхантай ярьдаг, ирээдүйг мэддэг, сургаал айлдаг ийм усуд бол маш их байдаг байсан. Prophets гэдэг. Тэгээд тэрний одоо нэг нь байсан. Тэгээд еврей шашингууд нь бол тэрийг одоо хүлээн зөвшөөрдгөө. Тэр чинь одоо ер нь ийм усуд бол тийм өмнөх тэр шашны толгойлсон зохион байгуулалттай хэсгийг шүүмжилсэн. Тэднээс тэр одоо авилгал идэгдсэн бизнес болсон юмнаас шашнаа чөлөөж жинхэнэ одоо ард түмнийг ивент итгэх. Ер нь тэгээд бүх шашин адилхан шүү дээ. Нэгнийгээ хайрл, хөрөнгө битгий цуглуул гэсэн тийм л гол ерөөсөө love гэдэг тиймд тэгэхээр хүний ялангуяа энд бол ядуу ядарсан хүмүүс хамгийн түрүү нэгддэг. Тэгээ Христосын шашин гэсэн тэгсэн шүү дээ. Үндсэндээ ромчнууд бол бид нар төрийн бурхтаа дахин
ийм өөр юм тахиулахгүй гэжсэн чинь сүүлдээ хүмүүс ихсээд бүр дараад яргалаад байхад хүртэл буцахгүй. Тэгээ 330 онд чинь Константин чинь өөрөө ерний нэг төрдийн бодлогонд ашиглах зүйтэй гэсэн үднэс би одоо тулдааны өмнө тийм Христосын тэмдэг тэнгэрт гарч миний ял байгуулахыг мэдлээ. Тийм учраас орлоо гэдэг тийм ээ. За тэгээ Христосын шашин бол ер нь хурдан тархсан л да. Тэр үед чинь бол Ром чинь 2 хуваагдаад Константинопол чи одоогийн Стамбул байсан. За ингээд ерөнхийдөө хамгийн ихэнд орсон улсууч одоо энэ Кавказынхан энэ Сир энэ одоогийн муслимын энэ төвүүд байдаг шүү дээ. Тэгээд одоо бид нарт хүрсэн Несторын урсгал, Египтийн Коптын урсгал гэдэг чинь юу? Тэгээд шашин бол эхнээсээ бас их маргалдаг байсан л да тий. Христ гэдэг чинь бурхан юм уу хүн юм уу гэж. Тэгээд ер нь шашны одоо төрөл урсгалуудын энэ Христосын шашны маш олон урсгал хоорондоо бас маргаантай тийм ээ. Гол ерөөс зөрдөг юм тэр. Бурхан гэдэг чинь тийм ээ Holy Spirit, ариун сүнс, аав бурхан, тэгээд хүүн Jesus. Энэ гурав чинь аль нь бурхан аль нь юу юм гээд. Жишээлхэд манайд Азад харсан Нестор гэдэг чинь тэр Нестор гэдэг хамт чинь юу гэсэн хэрэг вэ? Jesus бол хүн. Тэгэхээр бурхан гэдэг нь одоо тусдаа гэж хэлснээс болоо буруудаад тэгээд гадуурхагдсан тэгээд Аз руу харин тарсан байх жишээтэй. За тэгээд энэ эхнээсээ ийм зөрөөтэй байсан. За хоёрдугаарт хамгийн ихний хуваагдал бол тийм ээ юу шүү дээ. Энэ зүүн өмнөд баруун. Жишээлбэл баруунд нь бол поп лам толгойсон их зохион байгуулалттай. Дундад зууны үед бол ерөөсөө Европын чинь Ромын дараа тарж утраад нэгтгэх юм байх болцсон үед ерөөсөө Христосын шашин, католик шашин бол энийг нэгтгэжсэн. За яагаад гэхээр католик шашин ч одоо хүн орлогын 11%-ийг сүмдөө өгдөг. Тэгээд одоо өөртөө тал засахын феодлууд бол газар өгдөг. Тэгээд Христосын энэ church гэдэг юм. Ромын католик лам нар маш их юутэй. За тэгээд лам нараа томилдог, бишопуудаа томилдог ийм байсан. За тэгээд хаа ноёд хүчрэгжээд ирснээс болоод Инститичи маргаан гэх тийм ээ хамгийн ихний маргаан бол тийм ээ ноёдууд өөрийнхөө нутгийн юуг томилох. Яг манай нэг хуйлгаад тодруулах гэдэг шиг тэрэн дээрээ маргаад поп ноёдын хооронд маш их маргаан болж исэн. За тэгээ ер нь сүүлдээ яасан гэхээр 2 хуваагдсан шүү дээ. 1557 онд 51 онд 59 онд нөгөө Лютер гэж Германы ламчин тийм ээ. Энэ ерөөсөө ийм лам нарт захирагдсан зохион байгуулсан шашин хүний оюуны хэрэгцээ биш ерөөсөө бизнес болсон байна. Нүглийг чинь намилчиж өгнө гэж мөнгө аваад өргөл барьсанд юуг нь нүглийн намжилж өгөөл баг урчлаад намжлуулцдаг ийм болсон байсан. Тэгэхээр энэ протестант гэж энийг эсэргүүцэж гарч ирсэн төр хөдөлгөөн бол үндсэндээ Христосын шашныг 2 том хуваасан. За тэр нь болохоор тийм үндсэндээ одоо ч гэсэн тийм энэ баруун тэгээд уртл нь бол католик шашинтай, хойд зүүнтл нь бол юутэй болсон. Христосын протестант шашинтай болсон. Ийм гол 2 том урсгал. За протестант шашны бас онцлог нь гэхээр тийм бид нар энэ лам багшийн тэр тэгэх ингэх ёстой гэсэн дүрм, журам, заншил одоо үйлдэл чухал биш ээ. Үнэхээр бурхандаа итгэхийн тулд тэгэж зөв бие авч явах чухал. Тэрэнд бол Библийг мэдээл өөрөө хүн өөрийгөө хувь заяагаа хүн өөрөө мэднэ гэсэн юм. Тийм учраас ерөнхийдөө шүү дээ. Католикийн баруун зүүн эдийн засаг хөгжөөгүй, протестант ийм этиктэй болсон зүүн хойд Европ хөгжсөн гэж их ярьдаг. Тэр маш их ортой. За дараагийн хуваагдал юу болсон гэхээр тийм ээ. Баруун талд байсан латин энэ Христосын шашин чинь энэ зүүндээ байсан нөгөө Византийн Ромтойгоо таархаа байсан. Энэ хоёрын ялгаа нь ерөөсөө газар 100% тусгаарлагдаад энэ задарч унаад тэгээ эндээ илүү хүчтэй болоод хамгийн гол нь энд латинаар ярьдаг, энд грекээр ярьдаг. Грек ортодокс гэдэг. За эндээсээ тэгээд славууд, Балкан,
Оросд тарсан. Тэгэхээр энэ Оросын православны бол энэ Византийн грек ортодоксын үргэлжил. За дараагийн тэгээд энэ ер нь шашныг би яагаад хэлэх гэж юм гэхээр шашин яагаад үндсэндээ Монголын түүхэн ч гэсэн төвдийн түүхэн ч гэсэн энэ Европтой их адилхан. Европт бол тийм ээ энэ шашнаас болж маш их дайн болж исэн. 1500-аад онууд ч одоо тийм Францад бид нарын мэддэг гугенотууд гэж протестантуудыгаа нэг шинж хядаад Бартоломей шөнө гэж тийм ээ. За Германд бол бүр ерөөсө 30 жилийн дайн болж исэн. Протестант юугаараа хуваагдаад. За ингээ ер нь энэ бүхний үр дүнд юу гэсэн хэрэг Абсбергийн Peace гэж 1555 нөгөө 30 жилийн дайнаар Westphalia-ийн Peace гэж 1648 энэний дараа бол ер нь шашинг бол хувийн асуудал. Төр оролцохгүй. Хоёрдугаарт тухайн ард түмэн орон ямар шашин сэтгэх нь өөрийн асуудал нэгэндээ нэгээгээ тулахгүй гэж ийм тохироо үндсэндээ юунд гарсан. Европ гэдэг юм хүн төрлөختөнтэй. За тэгээ сүүлдээ бол ер нь нөгөө шинжлэх ухааны хувьсгал хийгээд гэгээрл боловсрол гээд 16 17 дугаар зуунд ороод ирэхээр үндсэндээ энэ шашны нөлөө бол байхгүйсэн. Үндсэндээ зүгээр уламжлал сэтгэл санааны асуудал болж хуурсан. Төрийн одоо бодлого юм тийм нөлөөлөх ямар шиг болсон. Тэр байтугай одоо Францын хувьсгалын үед яаж исэн гэхээр тийм ээ яасан шүү дээ. Шашны сүм хийдийнхаа бүх газрыг хурааж аваад эрх мэдлийн хүчингүй болгоод зөвхөн төрөөс цалин авдаг болгоод тэгээд бурхан шүтгэхийг хориглоод юу шүтгэхүүхээр хүний оюун ухааныг шүтэн. Тэгээд гол сүм нь Нотр Дам одоогийн ийм одоо шийдвэрт гаргаж ирсэн. За бусад шашны тухайд бол тийм ээ дараагийн хүчтэй шашин. Тэгэхээр одоо энэ католик шашин гэдэг бол харьцангуй одоо хамгийн Христос дотор хуучинсаг ийм шашин тэрийг бол поплам даргалдаг. Тэгэхээр Христосийн хувьд бол пап даргатай энэ католик бол жижигхэн меншинст minority. Ихэнх нь бол энэ протестант. Яг тэгэхээр Америк руу очисон улсууд чинь бүр протестантын бүр Anglican Church гэж Английн протестант болсон шашиндаа хүртэл таарахгүй бүр дураараа байна гэд Голланд руу зүгтайгаа тэндээсээ очисон улсууд Америкт очижсэн. Тэгээ Америкт бол бүр илүү тийм чөлөөтэй зөвхөн evangelical библиэл боддог ламгүй олон нийтийн ийм шашнууд маш их дэлгэрсэн. За саяхан хүртэл одоо еврей католик шашинтайгаа доорд үздэг тиймэрхүү. За еврей Христос шашны маш гүнзгий юм юу гэхээр тийм ээ Jesus чинь одоо Ромын хуулиар бол баг гимгүү хүнийг еврей нар нь одоо энэ гимтэй хүн шийтгэж өггээд тэгээ бүр нөгөө Жуда гэж нэг шавны бүр урууж Ромд өгөөд цаазлуулсан. Тэр одоо хүртэл юу байдаг. За тэр хүн шиг яагаад гэхээр би нэг яагаад бодов гэхээр муслим шашин. Муслим шашин бол тийм ээ 622 онд энд хин 632 онд нас орсон 41-тэй байсан билүү. Мохаммед чин төрөөл тийм ээ. Тэр бол нэг худалдаачны баяа угаатай суусан тийм 8 хүн байсан. Тэгээд бас говь цөл тэнж явж байгаад бас Габриэл бурхан надад хэлсэн гэдэг. Тэгээд тэр хүн бол тийм ээ. Тэр нөгөө олон би бурханы элч гэдэг улсуудын нэгэн адил тийм юм ярьсан. Тэгтээ би бол хамгийн Аллах гэж Мохаммед бол тэр Христос бол тэр мөн гэж хүлээн зөвшөөрдөг. Тийм утгаараа муслимд бол юу гэдэг гэхээр Христосын шашин, еврейн шашин, муслим шашин бол номын 3 шашин гэж. Энэ бол жинхэнэ шашин нэг бурхантай гэж үздэг. Тэгвэл Мохаммед бол хамгийн сүүлдэрсэн хамгийн бүрнээр нь биднэрт дамжуулсан гэж. Тийм учраас бусадтайгаа хуучирсан тэрийг даахгүй муслимыг даах ёстой гэдэг. Тэгээ үндсэндээ хараа энэ еврей шашин энэ муслим шашны хэцүү нь хамгийн одоо экстремист гэдэг юм тийм. Жишээлбэл еврей шашин бол тийм бурхан биднэрт энд юу өгсөн юм аа? Палестиныг өгсөн юм аа. Тэгээ еврей хүмүүсүүд бол ерөөсөө бурханы эвэлд байдаг тусгай улсууд. People of the God гэж байгаа шүү дээ. За тэгээд еврей гарал үүсэл тэр бурханы шашныг ч гэсэн өмнө нь бол тийм юм байсан. Энэ Этиоп хавруу Африкийн тийм Яхве гэдэг
бурхны тийм юм байсан тэрнээс дамжсан байж магадгүй гэдэг. За энэ хоёрын гол онцлог нь ерөөсөө нийгмийн амьдралыг төр, шашин, хууль хамтраа зохицуулсан тийм илүү учраас маш их гүнзгий нөлөөтэй. Жишээлхэд ч одоо ямар хоол иж болох уу, ямар үйл заншил яах уу, ямар хуулиар яах уу, шариа лоо, Тора гэдэг еврей лоо энэ чинь маш хүчтэй. Ийм болцсон. Нөгөө Европын шашин маань бол харьцангуй толерант болцсон. За тэгэхээр Монголд бол бид нар угаасаа нэг шашинтай улсууд биш шүү дээ. Хамгийн бүх шашныг хүлээж авдаг, байлгаж болдог, сонирхдаг иймэрхүү улсууд байсан. Гол шүтдэг юм маань те өвөг дээдсээ уул усаа шүтдэг ийм улсууд байсан. За гэтэл Буддагийн сургаал яаж үүссэн гэхээр тийм ээ Балбад үүссэн. Энд Будда яаж үүснийг мэдэн шүү дээ. Зовлон үзээд ингээд бясалгал хийгээ тэгээд ойлгоод ер нь одоо энэ зовлонгоос ангижрахаар болвол өөрийнхөө шунал тэр хэтэрхий хүслээд өдөртөж яах юм байна. Тэгээд одоо бүхнийг ойлгосон тийм нирвана төрөх юм байна гэж. За тэгээ энэ шашин байна шүү дээ. Яа үндсэндээ сүүлдээ 3 чиглэлсэн. Яг тэгэхээр тэр Асоки үеэс энэ анхны одоо Будда нас марсны дараахнаас тарж эхэлсэн нь бол тэр юу шүү дээ. Тревада урсгал ингээд гол нь одоо энэ Таиланд, энэ зүүн өмнөд Аз. Энэ бол Буддагийн сургаалыг хамгийн тэр үеийнх нь ном судар хэлсэн Буддын сургаалаар явдаг. Будда бол эрдэм номтой гэгэрсэн лам бурхан тэрнтэй пад байхгүй иймэрхүү юугаар хадгалсан. За дараагийнх нь болохоор энтхгээр дамжаад хятад ороод тэгээ сүүлдээ Солонгос руу явсан. Тэр нь бол Махаяна гэж эндээс эхлээд ер нь өөрчлөгдөж эхэлсэндээ Буддагийнхаас гадна Будда бурхан болж өөрчлөсөн. Будда байтугай Будда хүн хоёрын хооронд тэнгэртээ очичоогүй эргээд юу буян хийж хүмүүсийг тэрэнд тусалж идэг бодисва нууд гарчсан одоо манай ховлгаатай төстэй. За тэгэл одоо янз бүрийн юмтай холдсон. Жишээлхэд бол тийм ээ Хятадаас Солонгос руу явахдаа яг Хятадд үүссэн зэн одоо медитейшн хийж, бясалгал хийж одоо тэрэндээ хүрнэ гэсэн гол юутэй. За ингээд Японд ирэхээр бол нөгөө өөр лус савдгаа ками гэж тэр лус савдгаа шүтдэг байсан шинтотой нийлээд зэнийн бүр өөр болсон. За иймэрхүү. За Монголд болохоор тийм ээ төвдөөс бүр сүлд энтхийн нэг лам орж ирээд төвдүүчин тэр чинь хүлээж авахгүй бараг төвдийн лус савдгын тэр бүддийн юутай байлдаад суурил гараа болохгүй. Тэгээ сүлдээ үндсэндээ бууж өгч эвлэрээд тэгээд төвдийн буддизмыг чинь одоо Важраяна алмаазан тэрэгчүүлүү те гол нь юунд бол тантрик тарны эсвэл эзотерик гэж тийм гаж гэх чаашаа онцлог шашин болсон. За энэний гол онцлог нь тийм ээ нөгөө орон нутгийн тэр бөөгийн маягийн бонд шашинтай холилдоод маш олон мөрхөнтэй нүгэл юу үндсэндээ миний нүдээр бол Буддагийн сургаалаас маш холдсон сүсэг гişрэл болсон. Тэгээ одоо Монголд өргөжчих гээд байгаа юм тэр нэг 15 6 зууны үед бизнес болцсон байсныг хүний одоо сэтгэл дээр тоглоод бизнес болдог амьдрал харга болцсон байсныг засаж ярьсан гэдэг тэрлүү орчих гээд байгаа юм шиг. Ядаж одоо энэ төр нь эндээ одоо шатан тавтгалдаад байдаг. Хүний эрх чөлөөний асуудал, оюун санааны тэрийг бол мэдээж хорихгүй чөлөөлөх нарчлын буян бах. Тэгэхдээ энэ том түүхийн үүднээс аваад үзэх юм бол шашингаа сэргэн гэдэг бодлого бол төрд байх энэ одоо хөгжлийн жамын эсрэг. Тэгээ үндсэндээ тэрнтэй чинь дагаад бурангуй юм сэрэх гээд байгаа юм шиг ингэ санагдаж байгаа.